Гэхдээ хүн ингээ хажуудаа харж чань дуртай яаж чаддгүй байхгүй юу да. Тэ. Чамайг моолж чаддаг. Намайг гарахаар муулах. Би нэг подкаст чинь орчих л доо. Орно шүү дээ. Гарч. Хөп гээл гэж. За сайн мэцхан уу? За сайн мэцхан уу? Чи сайн уу? Би сайн. Чи сайн уу? Би сайн. Тэр уулзсан ч гэсэн подкаст бичээгүй амар утсан тий. Нэг 2 дугаар биччихээ. Тэгээ бас уулзаагүй нэг л болцсон баха. Дундуур нь. Тийм. Тийм ээ тий. Бид хоёрын нөгөө 7 хоногт нэг маань 14 хоногт нэг болоод тэгснээ 2 дугаар биччихэд сарын дараа баг бичээд байгаа тий. За тийм байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарыг сайхан уулзаагүй утсан ч юм байна гэж бодоод сонь сайхан дугаар болгохоор боллоо. Тийм ээ. За сайн сайхан юу вэ да? Ажил их байна уу? Харин тийм ээ. Тэр ч одоо ингээд байнга давтагдаж ирдэг юмнуудын нэг болчлаа. Ажил их байна. Ажил их байна. Тэгээд ажлаас өөр гэх юм болоо. Би хөлөө шолболсон. Тэнгсэн дээ тэрийнхээ тухай ярьчих. Чир авир тэнийг заяа. Манай ажлын уртлын нөгөө нэг энэ туслах замыг нь засаад байгаа байхгүй юу? Тэгээд замын засгаа нэг юм амар юм нэг эрмэгтэй амар чулуунууд ингээд дэвсцэн өдөр байж таарад. Тэгээ би яагаад чинь зүгээр ажлаас гарснаа ингээд машин суух гээд ингээд амар гүүгээл явдаг байхгүй юу? Яагаад гүйснээ мэдэхгүй юм заяа. Тэгээд гүүгээл нэг мэдсэн чинь ингээд онцоос дөрөв хоёр өвдгөөрөө хоёр алгаараа ингээ унцсан. Тэгснээ ингээ нэг юм ойлгох мэдрэмж төрөө. Тэгснээ нэг юм хүн ирж намайг аргадах хэвээр тийм. Нэг тийм жоохон хөвчиг мэдрэмж авснаа. За хин намайг. Тэгээ босоод ороод ирсэн чи энэ бүр амар шалбарсан. Тэгээ одоогоор энэ амар хэцүү байна. Өвдөг тохоо чи ер нь амар ядаргаатай юм байна шүү дээ. Ингээ нэг байг хөдөлдөг болохоор нэг жоохон тав үсэнгүүтэл буцаал нэг жоохон задраал цусгаараал. Тэгээ жоохон ядаргаатай байдаг юм байна. Тэгээд гой өмдөө ясан гэсэн. Ааха. Тэгээ тэр өдөр хамгийн дуртай өмдөө өмссөн байж таарсан. Тэгээ өмдөг үе болсон. За. Чамар. Тэгээ болоо юу сайн сайхан. Үгүй тэгээ хүн чи санд юм байгаа сте. Чи нөгөө юунд орсон юмсэн үү? Маягт орсон юмсэн. Нэр тэгс чи тэр өчигдөр гарсан. Тэгтээ энэ дугаар одоо хийж орох юм дээ. Тэр амар гоёсан хөрхөн байсан. Цэко бүр ёо. Үнэхээр хайлж урсмаар хөрхөн эмхтэй л. Хөрхөн гэдэг нь гадаад төрхийн хувьд зан чанарын хувьд тэгээд яг юм манай талын хүн гэх юм уу? Vibe тийм. Ингээд юм. Нэг ах танилцж байгаа хүнтэй ингээд нэг юм яриа нэлэхгүй байх. Яг ингээд яванда хитэд уулзаал зүгээр болдог тохиолдлууд байдаг ч гэсэн нэг юм дөнгөж анх танилцаал нэг юм ярианы сэдв нэг юм дээр инех байдал жоок мөк нийлнэ гэж нэг цаанаа нэг ондоо байдаг штэ яг тийм хүн байсан надад. Тэг амар хөөрхөн байсан. Юу н гарцаа юм чинь нөгөө сэдэв мэдвэн юу байсан очиж байгаа гэдэг. Тэгээ бас юун дээр орчдөг хаа. Нэг хэсэг хугацааны дараа нь YouTube дээр орчдөг байх гэж бодож байна. Тэр тэгээд чи өмнө маягийг юу үзчихсэн үү? Нэг дугаар үзчихсэн. Хиний дугаарыг үзчихсэн. За. Тэний нэг зочин хийжсэн жилүү. Тийм дугаар үзчихсэн. Тэгээд би нөгөө Майкт гээд бараг 2 сарын өмнө ярьлаа. Тэгэнгүүт нь би үзчихсэн байхгүй юу? Өмнөх дугаарууд энэ. Тэгсэн чинь амар хөөрхөн л юм бэлээ. Нөгөө тэр нэвтрүүлгийг гой болгоод байгаа юм нэг нөгөө чаленжтай. Тэгээд тэр чаленж ингээ нэвтрүүлэг болгон дээр өөр жишээ нь спорт хувцсыг яаж өдөр тутамдаа өмсөх үү ч юм уу. Одоо тэгээд бид хоёрын орсон доо нөгөө Акигээ тохинтой хамт орсон. Тэгээд бид хоёрын орсон дугаар дээр нөгөө 80 90-ад оны хувцлалтыг өдөр тутамдаа яаж загварчлах вэ гэдэг нөгөө нэг сторинд оролцсон байсан юу юм бэ? Тийм хаа. Тэгэнгүүт 80 90-ад он гингүүт 80 90-ад оны загварын хамгийн гол одоо поинтууд нь denim джинс хувцснууд гээд тэгээд Levi's гээд брендинг джинснүүдээс сонгоод тэгээд лук бүрдүүлсэн. Тэгээд тэр амар сонирхолтой байсан. Тэгээд бас тэр нэвтрүүлгийн нэг хөөрхөн юм нэг tiny tip гэдэг нэг юм хөөрхөн типүүд өгдөг нь амар таалагдсан. Одоо нэг юм санаанд ормооргүй мэддэг хэрнээ мартчихад байдаг юмнуудыг сануулад байдаг юмсан гэсэн. Тэгмүүд тэрийн хвчлэн цэко ярьдаг. Тэгээд дэнэмиг жишээ нь ингээд хувцал 3 ингээд битүү байла. Гэс өмнөд амарснагдах юм бол ингээд таархсгаа үзчихэж болно. Энтэр гэж ингээд нэг юм хөөрхөө. Тэгээ бусад дугаарууд нь ч гэсэн тийм хөөрхөн типүүдтэй юм байлээ. Тэр нь таалагдсан. Тэгээд би жоохон сандралтай. Тэгээд лүкэ бүрдүүлчээ зогсож байгаа гот за ингээд нөгөө сул дээр савхаж байгаамаа та ингээд поз аваарэ. Тэгэнгүүт чинь ямар юм поз авах вэ тэгэл. Үсээ нэг ингэж. Та өснөөсөө өөр нэг поз авдаа. Oh my god. Яа. За тэгтээ гоё юм байна. Харин тэгээ тайзмэс нэмэр хүүрхэн цэлтэй юм бэлээ.
Тэгээд өглөө 7 гэж чод мейкап бидэр гэж авсараад орой 5 гэж дууссан байхгүй юу. Тэгээ миний хувьд бол амар удсан юм шиг санагдсан. Тэгсэн чинь тэрээд яа ямар гоё эрт дуусч байгаа гэх баярлалаа. Тэгээ зарим дугаарууд мөр шөнө 12 хүрдэг юм шиг үл. Тийм ээ. Тэгээ 4 хүн л үг бүртгүүлж хоорондоо ядаг юу үстэй. Тэнгүүд нөгөө студ дээр очиж нэг үндсэн яриагаа авчаал дараа нөгөө лүкэ бүрдүүлэх гэж арчингоо солиол гэдэг нэг газар сольж амар олон явдаг юм шиг үлээ. Тэгээ зарим дугаар нь бүр 2 газар мацартай ч үт юм уу да. За. Надаар сонин сайхан би харцангуу айгу тайван байла ажил багтай. Нэг ашгүй. Тэгээд нэг сайхан яг сайхан нэг тийм ажил ихтэйч биш. Амар амарсан ч биш. Ер нь зүгээр л ингийн баланстай. Тэгээд чи намайг дэжгүй шүү те. Харин чи намайг ямар эрүүл амьдарч байгааг миний миний одоо утасны дэлгэцний зураг харж байна. Энийг чи харуулах юм уу? Оруулах юм уу? Оруулаа. Энд гэтээ арай амьдарч эхлэегүй байна. Утгагүй амьдарч эхлэх чинь. Зориг гэж. Тийм. Тэгээд би гинт тэгэж бодоод сүүлийн үед ингээд жоохон жин юмсэн ингээл ер нь яваад байгаа штэ. Тэгээд ингэснээр миний ингээд туйлын зориг амар юу турах болцсон. Ингээд эцээц ингээл турах хэвээр турн морно гэж ингээл байнгын бодостой. Тэг байснаа ингээд бодож ирсэн нь яагаад заавал турах вүлээ гэж гин санаанд ордог байхгүй. Тэгснээ би ч ингээд одоо 27 8-тай тэгэнгүүт ингээд яг хүний гой залуу нас чинь бас амар богинохон байгаа штэ. Тэгэнгүүт ингээд яг залуу насн дээрээ яг нэг юм өөртөө бүр ингээд яг хамгийн ихтгэлтэй хөлбөр дээрээ очиод үзчихвэл болох юм байна гэж бодоод. Тэгэнгүүт ингээд нэг амар нээстэй бит хоёр их сургуулиасаа найзлсан найз байдаг байхгүй. Одоо болохоор 2 хүүхэдтэй. Тэгээд тэр найз бит хоёр бараг их сургуулийн 1-р курсээсээ турна гэж ярьдаг сахгүй. Тэгээ ерөөсөө турдаггүй аль нь. Тэгэл ингээл нэг челленж хоёлаа бараг уралтын гэл нэг тийм болсноо. Тэгэл турдаггүй. Тэгсэн манай тэр нэ амар тураад glow up заяо. Тэгээд бүр ингээд сторийн бүр амар гоё мой болж малаас. Тэгэл ёо чи алж ийн малж ийн гэл тийм уцтай хоосоогоо да гэл. Юу вэ би одоо ингээд турыг гэж ингээд байнга ярьдаг байсан ганц найз маань турчихлаа. Бусад найзууд маань үн турхаа одоо 9 хүмүүсээ амар угаасаа л турхаа. Тэг бит хоёр жоохон бодгордов. Тэгмээд бас цаг нь ирж тэгж мэгж бодоод тэгснээс ингээд нэг юм амар скини болмоор байдаг гэж яриадсан. Тэгээ бодсноо зүгээр ингээд надад яг илүүдэл юм юу байгаа лээ. Тэр хэсгээрээ тураал бусдаар зүгээр нэг юм жоохон баланстай. Миний нэг яг үе байд юм амар турхаа биш ингээд ер нь бүх юмд харцсан нэг үе байдаг. Яг тэр тийм л болчиход болох юм шиг санагдаад. Тэгээд би юу яагаад ер нь хит хитэн шинжилгээ энэ төр өгөөд ерөнхийдөө бас нэг жоохон эрүүл мэндэд анхаарсан юмнууд хийсэн. Ашгүй. Тэгээд ChatGPT-гээс би юу яддаг хгүй. Би ингээд ийм надад асуудал байна. Би яг ийм хэсгээрээ ингээд турмаар байна. Тэгээ би ийм идэх дуртай. Би ер нь ингээд хүнсний ногооноос ийм иддэг. Жимснээс банан иддэг. Хоол гэвэл би үхрийн мах дахианы махал иддэг. Тэгээ би одоо миний энэ хэсгээр надад илүүдэлж юм байгаа гэж бодож байгаа. Ингэж турмаар байна. Тэгээ чи надад ингээд план гаргаад өгөөч гэдгийгс ахгүй юу? Тэгсэн чи надад амар хөөрхөн план гаргаж өгөө. ChatGPT-ийн тэр нь бүр амар тийм. Тэгээд ингээд за чи энэ хэсгээрээ турмаар байгаа юм чинь ийм юм дээр анхаарах юм байна. Одоо чиний нүрний ингээд хэсэг одоо миний давхар ирүү би давхар ирүүг асмаар байна. Тэгээ миний нүур жоохон ингээд ийм хавантайгаа юм шиг санагдаад байна. Хавангаа жоохон болгомоор байна гэх тийм. За тэгвэл чи ингийн тулд ийм юм хийгээрээ. Тэгээд өглөө босоод ингээд гэд нэг ийм гоё план гаргуулад. Тэгээ тэр бас амар хөрхөн юм лээ. Тэгээ хүмүүс тэгж үзвэл тэгээд нэг юм зөвхөн өөрийнхөө тухай нөгөө мэдээллүүдийг өгсөн маа штэ. Одоо зүгээр ингээд ямар ч датагүйгээр чи надад турах план гаргаад өгөөч гэх юм уу. Эрүүл байх план гаргаад өгөөч гэвэл ингээд янз бүрийн юм гараад өгөх юм хэлээ л те. Тэгээд үгүй би ингээд зөвхөн дахианы цээж мах ч юм уу үхрийн махал идэж чадна, өөр мах идэж чадахгүй масахгүй гэтэл юм гот. За загас түгэл хэрэггүй мэн. Чамд энэ зүгээр юм байна гэдэг ингээд гаргаж өгч байна лээ. Тэгээд нэг тийм план гаргуулсан. За та барьж үзээгүй хүн юм ярхан чаашаа. Гэхдээ ингээд дэглэм барин гингүүд хүмүүс яг нөгөө огт иддггүй юмнуудаа идэх гэж оролдоод тэр нь ингээд угаасаа ингээд насаараа тийм мэдээгүй хүн чи гинт ингээд амар дуртай иддэг болно гэж байхгүй. Тэнгүүд дургүй юм аа идээд улам нөгөө тэр дэглэмдээ дургүй болоод гээд иддэг юм шиг санагдсан. Бас магадгүй наа чи бас бодож та юм те. Тийм. Тэгээд
ингээд нөгөө турхаж байгаа хүмүүс зориулж ерэн зайшгүй хэрэглүүл зүгээр гэсэн юм хүн байд юм л та. Чин цагаан гатаа ус уул зүгээр шүү. Лимонтой ус уул зүгээр, чиа өртөө ус уул зүгээр. Тэгээ уулын чи турхаж байгаа юм чин заавал энэ ногоог ичүүл бас зүгээр гэж мэгээд тэгэж байна лээ. Тэгээд би ер нь ингээл нөгөө турын мурын жин хасыг гих болохондоо бол ингээл амар зоригддог. Тэгтээ ингээд хэрэгжүүлэх хамгийн дээд хугацаанд бараг л 2 хоног гэдэг. Тэгээд ягаад ч юм нөгөө хоолны аппетит амар өндөр хүн чинь ер нь жоохон хэцүү юм л л те. Тэгэл яаж одоо яаж тийм тууштай байхаа бол одоо хүртэл олоогүй л байгаа л та. Тэгэл хичээгэл үзэхэд гайгүй болох байх гэж одоо тэгээд ийм зураг тавьсан. Сайн байна. Гоё харагдчих. Тийм байна. Айгүй хэлтэй харагдчих шүү дээ. Тэгээд өөр сонин гэх юм бол би жим гэсэн чинь 44 дээр ярьсан. турцсан юм байна тий. Тэгээд одоо яг ингээд бас бичлэгнээр харагдчих нү яаж чинь. Нөгөө рил милихээр зарим хүмүүс ингээд DM-ээр амар хөөрхөн бичиж орж ирээд тагч амар турцсан bay шүү. Зүгээр санаа зовоод хийлсэн. Тийм баланст байгаарэ гэх нэг хөөрхөн биччихсэн. Тэгээ би нэрээ юу лээ гэж ингээд үзсэн чинь 44 болчихсон. Чиний яг нөгөө ер нь нормал нь 48-аас 50 байхгүй. Би ингээд 50 байхаараа яг ингээд нэг юм яг ингээд надаа болж байгаа юм шиг санагддаг заяа. Ер нь бол 50 байж чаддгүй яагаад ч чаддгүй амар хэцүү. Яастай хэцүү л сэдв байна тэгэхгүй. Нэг нь ингээд турна, нэг нь таргална гэдэг юм ярих харчаа. Тэгээд яг 50 байжхын сан гингүүт ингээд дандаа 48 49 максимумдаа 49 хүрэл ингээд буучаад байдаг. Тэгээд 44 байхаар ингээд юм яг юм нөгөө юу шиг гişтэй чихэр шиг ингээд амар том толгой тэгээд зүгээр нэг юм ярих юм юу. Тэгээ би чинь нэг жоохон нөгөө хармаар хувцс өдөр тутамдаа жоохон өмсгөөд идэг шүү дээ. Тэнгүүт ингээд ялангуяа ингээд дээдтэй отл. За ялангуяа дээдлтэй ингээд хар дээгүүрхэн өмсч юм бол бүр ингээд амар том толгой нэг юм. Ганц зураас яваад байгаа юм шиг харагддаг. Дээрээ болцсон байлээ. Тэгээд өөзөлг гэл бэж энэ да. Юу хэвэн жингээсээ 4 кг бараг 6 кг юм тий. Нэг тиймэрхүү. Сонин тэгээд таргална гэдэг бас нэг юу юм шиг байна. Давс юу юм бэ гэдэг. Одоо ингээд энгийнээр бодохоор ингээд идээд л ах юм бол тархлаа л шүү дээ. Тэнгүүд би ч юм уус амар аппетит өндөртэй хүн юу гэснээ идэж байгаа шүү дээ. Одоо идэж болохгүй гэсэн юмгүй л идэж байгаа хэрнээ. Амар чиний нөгөө хоол шингэх юу хитрхи сайн болов гэж байна. Шууд идэл гаргаад. Тийм идэл гаргаад. Гэтэ тархлах ч юм бас хэцүү хэцүү. Манай ээж бас тэгэл амар тархлах туртай аягүй турхаа. Гэтэ тэгээд баг турхаас ч хэцүү юм шиг надад санагдаад ч таяа. Тэгээд нөгөө нэмэлт ууж хэрэглэж яг юм одоо тархална гэхээр хидэх биш. Тархална гэхээр турх шиг юм системтэй идэх юм шиг байгаа юм л та. Харин тийм нөгөө саяны миний хэлдэг нөгөө уг нь ингээд тархална гэж бодохоор юу гэснээ л идэдэвэл хориглох юм байхгүй юм чи ингэж бодохоор нөгөө юу гэснээгээд хамаагүй бүр ингээд ямар ч юм амин дэмгүү нутришс багтай юм идэдэг юм шиг байгаа юм. Тиймэрхүү байна да. За. Ээж бүр нэг өдөр харснаа. Хүүе. Ээж нь гэрт нь очиж амралтын өдрүүдээр хоол хийж хүү гэж юм. Тийм үү. Би өрсөө ажиглааг бол. За өөр нөгөө яасан мэс шүү дээ. Арьсаа онцлуулсан мэс. Тэгсэн нэрээ нөгөө Oracle нөгөө нэг фейлддэг юундаа очиод нэг онцлуулад тэр түүхийг ярьлуу подкастн дээр чамд амар жоох ярьсан. Нэг юуны гоо сайхны газар очиод гоо сайхны имлэг гэх юм уу да газар очиод тэгээд арьсаа онцлуулсан чинь надад ингээд нэг их юм тайлбарлаж өгөөгүй. Би ч бас нэг жоохон нэрлэхүү зангаас болоод асууж чадаагүй. Тэгэнгუთ зөрүүлээд шууд надаа ингээд чи энийг хэрэгэл тэрийгэ болоод энийг хэрэгэл гэдэг нэг жоохон тийм experienceтэй. Уг нь андагийн үсээдсэн юм нь болохоор ингээд миний ярьсанд болохгүй байгаа юм юу вэ гэдэг нэг юм онцлогооны хариу өгдлийг үсээдсэн тий. Тийм. Тэгээд нэг их юм тайлбарлаж өгөөгүй хэрнээ зүр тэр үйлчлэгээнүүд нь сайн байсан байж магадгүй. Гэхдээ ингээд яагаад надад тэр хэрэгтэй вэ гэдэг юм амар тайлбар. Тийм. Тэгээ би нэг итгэлгүй нэг ганц хоёр юм авчаа гарсан. Тэгээд нөгөө Cloud9-ны юм угаасаа авдаг болохоор за зүгээр одоо онцлогооныхын төлбөр нь ч гэсэн хамаагүй хямдхан заяа. Тэгээд за нэг юм авах гэж орохдоо захиалаа тэгээд очиод үзүүлчихье гэж бодод. Тэгээд юу яасан чинь би ингээд арьсаа зүгээр л одоо хүн өөрийнхөө арьсыг нэг оншилдог штеп. За би бол нэг юм шиг байна гэд. Тэгээ би ингээд насараа л би бол тослог одоо холимог тослог арьстай. Тослог давмгой холимог арьстай гэж боддог гэсэн юм. Тэгсэн чинь за чиний ингээд арьс чинь ингээд хуурай арьс байна гэд. Тэг гайхад гэд бүр амар сонио. Тэгээд тийм үү гэд
Тийм тэгээ чиний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд чинь ямар юм бүтээгдэхүүнүүд вэ? Тэгэнгუთ чиний ингээд одоо за яг юу хуурай давмгаа тослог гэж байгаа. Тэгэнгуთ чиний нүрний арсны чинь одоо юу эмзэг байдал нь ийм байна. Тэгэнгуутаа чиний арсанд ийм жигд арсны өнгө ерөөсөө алга. Тэгээд арсны чинь ингээд энд өөр өнгөтэй өөр одоо юутай. Тэгээд ийм нөсөө тал бүр амар их байна. Тэгээд ийм байна гэдэг амар сайн тайлбарлаж өгөөд тэгээд надад ч гэж ингээ хүмүүс ийм дэвтэр өгд юм лээ. Тэгээд тэр дэвтэр дээрээ болохоор миний одоо эргэлж байгаа арс арчилгаа тэгээд хэрэглүүл зүгээр гэж яаж байгаа арс арчилгааг Cloud9-ийнхаа бүтээгдэхүүнүүдээс санал болгоод тэгээд чи одоо миний хэрэглэдэг тос мос өөр л алхал юм байлээ л дээ. Би чинь тослог гэж удаад тоснууд аваад байдаг. Гэхдээ одоо хуурай арсны тос авах юм лээ. Тэгээд тэр дэвтэр дээр ингээд өдөр болгон ийм арс арчилгаа хийсэн. Тэгээд 6-7 хоног 7 хоног тэрийгэ бичиж авчираад тэгээд арс нь ямар болсныг яах хэрэгтэй. Гэхдээ дан ганц арс арчилгааны бүтээгдэхүүнүүд дээр зарим чиний арсан дээр байгаа асуудлуудыг шийдэх боломжгүй байна. Арсны эмч дээр очиод ингээд яахаарай. Тэргээ зөвлөгөө аваад. Тэгээд юугаа авсан чинь бүр яг дэлгэрэнгүй нөгөө нэг онцлогооныхоо юмыг мэйлээр авсан чинь миний нас ерөнхийдөө нэг 29 орчим настай хүний арс шиг байна. Гэхдээ ер нь уул нь ингээд гоё залуу байвал зүгээр тий. Одоо өөрийнхөө наснаас залуу арстай байх нь уул нь зүгээр тэр гээд. Тэгээд яг миний одоо энэ авиарагаа сэвх яагаад үүссэн байх магадaltaй энийгээ яаж арчилах юм. Одоо ингээд ийм нөхцөлтүүд хаана их байна. Тэгвэл миний зүүн билүү бараа хацрын юу жоох ингээ унжсан байна. Тэдэн хувийн унжилттай анчлуу. Тийм гаргаж маргацсан. Тэгээд одоо тэрийг ингээд дээшээ өргөхийн тулд ийм юм байх хэрэгтэй гэх. Айгуу дэлгэрэнгүй план л гаргаж өгт юм лээ. Тэгээд тэрийг ячаад за бас арсны эмчэднийг үзүүлчихэд тэгээд ер нь скин кэрэ бүхэлд нь гоё солиод жоохон үздэг юм билүү гэж бас бодсон. Nice. Харин яг арс онцлогоо амар яг зүгээрээ. Яг ингээд ерөөсөө нэг мэдээд идэг ингээл өөрөө л арчлал эн чинь миний л арс шүү дээ. Тэнгүүт ингээд миний л юм чинь би л хамгийн сайн мэдж байгаа гэж бодож явдаг юм шиг. Тэгээд л яг онцлуулаад би бас араас нь ёо гэж хэлсэн шүү дээ. Тэгээд нөө тослог гэж боддог арсыг хурайгээ сонсохоор аюу сан мэд юм л. Юу ямар сони. Чи ер нь л тослог гэж бодоод lifetime-ийнхаа төвшингээд би одоо ингээд тослог арчилгаа хийдэг байсан гэсэн үг. Скин кэр хийж эхэлсэн нэг нас байгаа. За одоо магадгүй 19 нас. Тэр наснаас хойш өдийг хүртэл би өөрийгөө тослог арьстай л гэж бодож арчилдаг гэсэн байна. Би болохоор бүр ингээд 100% тослог гэж боддог байсан байхгүй юу? Угаасаа ингээл нэг өдөрт мейкап хийгээл гарангууд ингээл нэг юм тос даацсан болж молдчихдаг. Тэнгүүт нэ анц ойлгомжтой батан гардаг ойлгомжтой тослог. Тэгээд нөгөө плам дээр онцлогоонд ороод үзсэн чинь зүгээр T-сон л тослог. Тэгтээ холимог. Тэнгүүт ингээд холимог арсан дээр 100% ингээд тослог арсны арчилгаа бас хийж болдоггүй. Тэгээд ялангуяа холимог арстай хүмүүс ингээд улирлаас шилтгаалаа заримдаа тослог болчдөг, заримдаа хуурай болчдөг гэдэг ингээд микслээд байдаг гэд. Тэгэл бас иймэрхүү юмнууд ирсэн чинь. Тэгээ бас нэг амар шок юм байсан. Би нэг ерөөсөө нарны тос баг нэг төрөгдөг байсан хгүй юу? Тэр ламын онцлогоонд ороо ортлоо. Тэгэл хаяа нэг юу гэдэг юм мейкап хийх юм бол нарны тос баг төрөгдөг. Мейкапгүй гарах юм бол нарны тос төрөгдөг. Тийм байгаад. Тэгээд гисэн чинь тэгээд бүр нэг онцлогоо хийж байгаа хүмүүс намайг бүр ингээд гайхаад тэгээд ингээд нэг аппаратын дээр үзүүлснэ нэг юм над зураг харуулдаг байхгүй нэг юм прогноз хийж байгаа юм шиг тэгсэн чи тэр зураг нэг юм миний нэг юм нөгөө Snapchat-ын фильтрээр нэг юм хөвшин болчихдаг фильтр байдаг шүү дээ. Тийм фильтр шиг харагдаад энэ юу вэ гэсэн чинь та одоо ингээд өнөөдрөөс эхлээд одоо за дунджаар 60 настлаа гэж бодоход 60 хүртэл нарны тос хэрэглэхгүй байх юм бол ийм үр дүн гарна гэдэг зураг харуулаад за TV марч гарч байгаа хүн ингээд яалч ч хөвөр ингээд амар хичээгээд ингээд арчлаад идэг л болчтой юм лээ. Ёо хоёроо яах гээд байгаа вэ? Би нөгөө юм гараад ирэхээр нарны тосоо бүр бэлждэг байхгүй юу? Харин ийм тостаагаад амар юу вэ? Ингээд юм гараад тахлаар олон юм түрхээд ах амар хэцүү санагдаад. Тэгээд нарны тосоо бэлдсэн байсан чинь бас хараал мэдтгэл юм хэлээ л те. Ингээд ийм үр дүнгээс чинь нарны тос түрхэхгүй байгаа юм уу тэр гэл. Тийм мэдчихсэн юм лээ тэгэл. Тэг амар хөөрхөн нь нэг хийх тийм нэг онцлогооны газрууд нэг юм яг бүтээгдэхүүнээ ингээд шахах гэдэг та юу гэмдэ. Манай энийг хэрэглэх гэдэг өнгө аястай. Тэнгүүд Cloud9 бас би нэг үзүүлжсэн юм. Флам бас хөөрхөн ингээд нэг юм одоо та юу хэрэглэж байгаа гингүүтлээ. Та боломжтой бол энэ энийг манайхаас ингээд сольжоож боломжгүй гэх юм бол энэ энийг ингээд ашиглаад ээж болно гэдэг нөгөө өөрийнх нь хийдэг рутин дээр ингээд нэг жоохон засвар оруулах гэж үздэг. Нэг 100% манай энийг ав гэдэг газрууд бас нэг надад тийм харин
Тэгээд яг хуу тэр нь сайн байж болно. Гэхдээ эцээ тэр хүмүүсийн зорилго бүтээтгүн зарахт нь байгаа болохоор асуудал. За тийм байна да. Тиймэрхүү юм хийсэн. Тэгээд нэг айгуу том сонинтэй. Нөгөө бид хоёр нөгөө юмыг хүрчлүүлсэн маа штэ. Тэгээд яасан чинь дондгойг бас ер нь заавалчгүй хүрчлүүлээ гэд тэгээд азаа яг хуу ингээл шийдэж чадахгүй явуулсан байхгүй. Цаачин бүр ингээд. За одоо хойлоо 4 сартаа багтаагаал яаж иж байгаа шийднэ гэл тийм утаа хаан гिचэл чимээгөө цаанаа суугаал эс. Тэгэл за би ер нь шийдэж нэг би шийдэх юм байна гэдэг. Ер нь азаагаас юу гарахгүй мэн гэж бодоод шийд гарахгүй мэн чадахгүй мэн гэж бодоод. Тэгээ стори оруулаад тэгээд бас юу оруулаад нэг групп дээр пост оруулдаг байхгүй нэг муур сонирхолтой групп гэдэг. Тэгсэн чинь би тэн дээр ингээд шаардлагуудаа тавьчихгүй юу ингээд ийм муур байгаа. Тэгээ би ийм хүнд хүртүүлмээр байна гэд. Тэгээ би нөгөө постоо нөгөө про хийснийг мэдхгүй явж агаад нэг уцаа хальт хараад үтсэн чинь ингээд доор нь хүмүүс намайг ингээд юу яриад байгаа ийм их шаардлага юу гэж тавьтیں۔ Тийм бол надад өөрөө тийчээ гэж мэгээд. Тэгээ би шууд айгаад пост устгаад. Тэгсэн чинь нэг ганцхан хүн над руу бичээдэг байхгүй юу? Тэгээд яасан чинь сайн уу ингээд заавал шинжилгээний бичиг нь хэрэгтэй юу гэд хэцээдیں۔ Тэгэхээр уул нь тэгвэл зүгээр яасан юм бол гэдгсэн чинь би ингээд нэг өмнө шинжилгээ өгч исэн. Би их нэртэйгээ ойлаа нэр тийм аа тэгээд ер нь бол харшилгүй гэж гарсан. Тэгээд яг уу явал зүгээр үү гэхээр нь тийм үү тэгвэл ингээд хэд хувийн масуу гэд ер нь яаж агаад тэгээ манад ирээд тэгээд нэг удаа дондохтой уулзаад үзээ гэдгийгсэн байхгүй. Тэгсэн чинь заа гэд. Тэгэд нөгөө залуу маань нэг өдөр ирээд тэгээ амир хөрхөө өөрийнхөө 2 мууртай заяа. Тэр 2 муурнаас үрчилж авсан муур. Тэгээд ямар муур илаа та. Гэтэ ээж охин 2 юм лээ. Тэр 2 муур. Тэгээд нөгөө муурныхаа цүнхийг үрцэн орчрээ. Тэгээ нөгөө өмнө нь манай муур хөвцсөн болохоор үнэртүүлж байгаа жоохон тасах гэж үзье. Тэгээд амир хөрхөн ирж жоохон яаж байгаа. Дондогоос нэг амир ингээд яаж махгүй ууралж муурлахгүй очонгууд нь шууд ингээд хөвтөж мөвтөд бас илүүлж мэлүүлээ. Тэгээ за тэгвэл юу яагаад 5 сартаа багтаад юу ячи. Бид хоёр дондгойг хүргэж өгөнгөө танаа муурнуудтай танилцаад ингээд яа гэх. Тэгэл за бид хоёр шийдрийг гаргадаг байхгүй юу. Тэгээд нэг өдөр байж байгаад яг нөгөө 5 сараас өмнө гээд нэг зохирсон хугацаа нь болцсон тэр өдөр нь. Тэгээд бид хоёр яг хүргэж өгч амждаггүй. Тэгээд орой бичээд яна маргааш хүргэж өгвөл яах вэ гэсэн чинь биш одоо хүргээд өгвөл яах вэ орой болчихсон уу гэдгсэн чинь орой болчлоо. Тэгтээ хэдүүлээ нэг уулзаад муурнуудаа танилцуулчих гээд. Тэгээд нэг цэцэрлэг төрөл биш юу нэ бөхөө юу лээ. Нөгөө хурдын гатаа байдаг төв цэнгэлтийн ёо арай бүх өргөөч гэх. Төв цэнгэлтийн гадаа муурнуудаа уулзуулаад тэгсэн чи за нэг өдөр хонуулаад үзэх юм уу гэл тэгж байна. За тэр нь нэрэд их үү гэд тэгээд нөгөө хоёртаа муура дондгойг өгөөд тэгээд нөгөө хоёр дондгойг аваад явдаг хгүй. Тэгэл дондгойг замаа гэд өгчөөл эргэж хараал амар сонирн болол заяа. Тэгээд тэр өдөр амар шуурхтай. Амар шороотой. Тэгэл би ингээд санжин шүү баг тэр өдөр чинь. Тэгээ алхаж байгаад би ингээд амар сонирн болол ингээд шүлсээ залхиал эхэлдэг байхгүй. Тэгсэн чи за одоо ингээд алхаж байгаад шороонд өөлөл чиний арьс бүр хатаад сонирн болно шүү. Машинд ороод байл. Тэгэл замдаа ингээд нулимс гараал. Тэгэл амар сонирн болчихж байгаа юм чи. Тэгээд нэг замдаа нэг хоол мол идэж гайг болж байгаа. Гэртээ ороод тэг гэртээ орохоор угаасаа л шууд дондго ирээл ингээд нэг янз бүр болдог мэдрэмж шууд байхгүй. Тэгэл буудан дээр сууж байгаа утсаа орол доол шууд уйлал. Тэг хазаа болохоор яа ч юм зүгээр байгаад байгаа байхгүй. Тэг хазаа болохоор бас тэгсэн л хэл та. Тэгэл ерөөсө болтгүй нэг л эвгүй. Тэгэл уйлал эсэн шүн унтахаас өмнө уйлал эсэн өглөө осол уйлал эсэн. Тэгээ байж байгаа биний хүмүүсээ ингээд дондгойг нэгэнд авчиад өгцөн. Тэгээд яг өөрөө ахаад нэг юм ахиж буцаж авснаа ахиж өгөөд тэгээд яг ийм нэг юм зовлонтой юм ахиж туулж ахаар ерөн зөөр тэр өдрөө шууд авчиад юмнуудыг авчиад өгчэй гэж бодод. Тэгээд азаад хэлсэн чинь за гэж гээд тэгээд би ингээд имхэл зэгцэлж ийсэн чинь азаа яг ингээд намайг зэгцэл дуусны дараа тэгтээ дондогтой салах хэс хийж чадаагүй штэ гэдэг байхгүй юу. Тэгэхээр ямар сони мэл гэх. Яа тэгэл тийм л дээ. Тэгтээ хоёлаа ингээд өгчөөд тэгээд нэг азаа урагшаа явж байгаа. Тэгэнгუთ урагшаа явж ирчээд хоёлаа буцаж нэг 12 хоногийн дараа очиод нэг дондгойг авч зураг мургаад аруулаад ингээд юм болчоод яа гэсэн чи азаа. Үгүй ингээл
эргэж буцаад Харин тийм уулзаад. 12 тоног хончоод за тэрэндээ уваад тасч итэл хоёлын нь очивол намайг ирээд авчлаа гэл тэгээ буцаагаад өгөн гут гэл. Тэгэл бүр яахаа мэдтгүү тэгээд за өнөөдөр ямар ч гэсэн очиод авчий гэлтэй байхгүй юу. Тэгээд очиж авсан чинь ингээд нэг юм балконых нь буланд ингээд нуугдсан цаа. Тэгээд дуудсан чинь гарч ирээ. Тэгтээ тэр хүмүүс амар сайн хүмүүс заяа. Ер нь бол айгу сайн хүмүүс болсон. Тэгээд яаж нэг жин та хоёрт болохоор ээ нөө гэдсэн чинь зүгээр бит хоёр ингээд тасгаж байгаа. Ингээд муур зурнуудтайгаа ойртуулахгүй өөр өрөөнд нөгөө муурнуудаа өөр өрөөнд тавьчаад дундгайг өөрсдийнхөө өрөөнд тавьцсан. Тэгээд ингээд ер нь болох байхаа ингээд тасгад хугацаа орох юм чинь зүгээрээ гэдэг. За би тэг өнөөдөр авч ячаад азааг урагшаа явчаад ирснийхэн дараа бүх юмнуудыг авчираад ингээд яа гэв. Тэгэл дундгайг авсан чинь сэтгэл нэг юм гоё дүүрээд гоё баярлаад болтгоо. Тэгэл буцаагаад авчирсан. Тэгээд одоо өгөндөө одоо хамгаалаад авцсан. Гэхдээ ер нь бас бит хоёрын тэр нэг хонолдогч бур байсан. Харин тийм байна. Сонсоход тийм байна. Тэгээд за нэг хончол авчих юм байлээ гэдэг нэг юм бодол дондогт байгаа юм шиг санагдаад. Тэгээд буцаад өгсөн чинь ингээд авахыг хүлээгээд авах үү дээ. Харин тийм. Тэгээд ямар ч гэсэн одоо тэрмэр хамаагүй ямар ч гэсэн юутай ч өгөн. Тэгээд айгу сайн хүн олцсон маа болохоор тэрэндээс айгу хаппи. Тэгээд нэг юм за хүн авыг гингут нь за яаж ч магадгүй юм чинь за эргэлдэж өгөх нэг өөр манай хүнийг гэдэг дундгайг бас нэг юм хөөрхөн аваад явчих хүмүүс юм байна гэж итгэх нэг өөр байгаа юм чинь. Тэгэл яг тийм хүмүүс олцсон болохоор бас айгу дэжгүй нэг талаараа. Тэгээд азаалахаар ингээд дундгайг явуулснаар хойлонд нь ямар эерэг өөрчлөлт гарч болохугаа бодож бас жоохон сэтгэлээ нэг юм жоохон тайван байх хэрэгтэй юм байна. Тэр гэж ярьсан шиг тэгэл. Нөө дондгоч ингээд багасаа л байсан болохоор ингээд хоёр талын гэрийн хүртэл амир юу юм чи. Яана гэх. Тэр мэдрэмж нэр амар байдаг шүү. Ингээд бид өөр нөгөө хаяа нэг хөдөө 100 явах ч юм уу эсвэл нэг аялаар явж махаар ингээд танаад ч юм уу эсвэл ингээд аав ээж гэл үлдээчихэд байдаг гэсэн байхгүй. Тэгээд нэг удаа 100 явчаад ирсэн чи энэ хоёрыг нөгөө аавын дүлдээсэн. Тэгээд гэрлөө орж ирэнгүүт нөгөө хоёулаа ингээд өөдөөсгүйгээл ирдэ штэ нэг тим юм байхгүй. Тэгс чи бүр ингээд яа шууд ингээд нөлөөс төрчтэй юм лээ. Амар юу. Харин тэстэй юм л. Тэгээ юм өдөр тутамдаа ингээл нөгөө загнуулахтаа загнуулаад ингээл чаус ингээд нэг заримдаа ад үзэгдээд идэх юм шиг амьдрдаг хэрнээ. Яг ингээ амьдралын юм аяг юм бүр амар нэг хэсэг болсон. Тэгэл за яа амтан авах шийдвэр мэдрийг бүсэл үнэн сэтгэл хөдлөлт гаргаж энэ төр гэж бодсон шиг. Тэгэл тийм юм болсон да хамгийн сонин сайхан. Тэгээ юу яагаад бас би ч одоо гэрт бараг байхасаа байхгүй нэг сая баг нэг 2 сар тийм байч уу. Тэгсэн чинь ингээд нөгөө хоёр цэцэгт энэ хоёр бүр ингээд яг өгөх гээд тэр чинь ингээд 3 ширэг байдаг гэсэн чинь тийм анзаарсан нэг нь унтсан. Тэгсэн чинь энэ нөхөр яа одоо энэ 3 чинь ингээд хоорондоо нэг жоохон зайтай байгаа шүү дээ. Тэр голд нь орж хөвтөд хийдэг байсан байвал яах вэ? Oh my god. Яа тэгээ нэг нь бүр ингээд ерөөсөө ингээд нэг нь ингээд ухаад тийм бүр ингээд алаа ичж байгаа. Тэгэд нэгт ингээд бид хоёрс нэг ургамалд ямар дуртай байлээ. Тэнгүүд ингээд ерөөс ямар ч ургамалд тэсэхгүй. Тэгээ хоёрт энэ нөхөр энэ дээдлийн нөгөө таазан дээр гараа сурцсан за тэр хөргөчөөр дамжаад ёо би ингээд нэг хоол хийгээл өжсөн чинь нэг дээрээс нэг юм бутраал байна. Гайхаад ингээ арсаж юм байна хөө зөөр. Эндийгөр гарц өгөө нөө тоос нүргээ хожигнаад ёо. Oh my god. Тэгээ ингээд бид хоёр нэг гэрт хамт байх юм бол энэ хоёрыг хамаагүй нэг юу гэх юм уу? Дуулууртай гэх юм уу? Нэг тийм амар болохгүй бүтгүй юм хийгээд ахын хамаагүй ийгээсэд байхгүй. Тэгээд ингээд сүүлийн бараг сар гарan ингээд бид хоёр гэртээ бараг нэг байхгүйсэн болохоор энэ хоёр бүр ингээд нэг юм болохгүй юмнууд амир их сураад тэгээ бүр ёо. Тэг нөө дондгайг хөндөгж байгаа гэсэн чинь төвшөө. Хоёлаа энэ хоёрыг хоёр аавч хоёр нэгээр нь өгөхгүй. Ёо. Ив. Тэс чи юу солиороод байгаа юм? Ёо. Яг тэгээд локигийн өксийг нь яаж засуулж үзгээр болсон бид хоёр. Тийм үү. Хусуулаад уу? Тийм. Тэгээд нөгөө амар хөрхэн юм зүйл үстэй штэ бүр амар урт. Тэгээд нэг хусчаар яг жоохон ширүүн л ургадаг гэд нөгөө юм чин тэгжсэн байхгүй юу? Тийм бид хоёр. За яах муухай ширүүстэй олчихно гэд ерөөсөө тайруулдгүй яваадсан. Тэс арай л их унж гинөө. Яа бүр амар. Ингээд хувцсны өрөөг орлоо цэгцэллээ эргэж хараад хаалгаагаа дахиж онголголоо буцаа өсөлцсөн. Яа. Харин нэмээ тэг өвс хэцүү. Тэг өвсөл хэцүү тий. Өвсөл хэцүү тий.
хувц үсгэлцэн бахаар заримдаа амар стресс нийлээд байдаг. Тийм хоёр амар зэн үү бүр амар илэг бариад дээ ингээд. Төвшөөс нэг тархан яваад 2 онлог 3 онлог. Тэг ингээд төвшөөг байхаар бүр шал үрцээ. Яг зөвхөн надтай байхаараа энэ мүү яад ингэж харцдаг зав бүр. Муухай ингээд би чи хамаг чадлаараа юм нэг юм альфа хоолоо гаргаж хөө юм уу ингэж тийгүүд ингэж харснаа. Буцаа өгөх. Яа. Брүнзё. Төвшөөг байх юм бол бүр нэг хөөе хэн явж хахад зүгээр болно шүү дээ. Тэг хөөх нөгөө дандрыг өгч байгаа гэд нэг ирж ин хоёртой уулзуулаад тий. Харин хөөхнэс. Тэр уулзлыг мэдсэн болов энэ гурав. За тиймэрхүү сонинтай. Нөгөө MBTI хоёлаа ярьсан да. Тэгээ нөгөө юугаар үзсэн чинь. Тэр нэр ямар сонинтэй. Тийм сонирхолтой юм байна. Тийм. Бүр яг адилхан гарсан. Тэгээд тэрстэй нэрээ бодсон чинь ингээд нэрээ л надад ChatGPT гэл амар ухаалаг болж байгаа ч тийм улаан асуулт. Нэг хүн нэрээ бас ингэсэн мэс чинь нөгөө нэг яг нөгөө сайт дээр шиг олон хариулт өгмөөргүй байна. Гэхдээ бас ингээд дөрвөн хариулт мөрөл биш гэсэн чинь 10 удаа асуулт гаргаж ирсэн ингээд. Тэгэхээр бас тийм тэр бас дэжгүй юм л. Тэгээд тэр нөгөө нэг хүмүүс яг тэр MBTI-ийн өмнөх дугаар дээр ч илүү нөгөө болцоо бишээ сингл хүмүүс хаана байна гэдэг нэг сэдв явсан да. Тэгээ тэрний доор хүмүүс нэрэл сингл хүмүүсийн ивент хоёлынгийн зохио мохоо гэж. Хөөе тэр нөгөө MBTI Mongolia гэдэг нэг Instagram байт юм лээ. Тэгээ тэдний хачин тийм сингл MBTI-аар нь тааруулсан болцоо зохиод юм шиг. Тийм билээ. Би бүр амар сонио яг тэр дугаарыг постлж байгаа байжсэн чи тэр ингээ ньюс фид дээр бүр салхаа байжтэй амар сонио. Тийм үү? Тэгээ ораарсан чи бүр ингээ дейт зөвхөн байгуулдаг тийм газраас юм л. Тийм ээ. Тэгээ таад тийшээ явж үзэн байгаа. Нэг очноо дээ. Тийм бит хоёр одоо ивент зохиолоо гэхэд хаач ийсэн тийм. Тэгэхээр зүгээр таа тийм яг бэлэн юу байд юм чинь тийм болцоо. Нэг подкаст хийж байгаа хүмүүстэй ивент. Тэгээ тэр хоёулынх нь бараг л 14 хоногт нэг. Гэтэ яг энэ амжиж байгаа нь бас яамаатай ч юм шиг тийм. 14 хоногт нэг үү. Тийм. Яг sorry. Хүмүүс бол айгу юу л байгаа юм шиг. Айгу удаан хөтлөлөөлөх гэдсэн. Гэхдээ яг тэгэл заримдаа 7 хоногт нэг, заримдаа 14 хоногт нэг явж хахад бол. Би өөрөө ингэж нөгөө сонсдог подкастаа бодохоор 14 хоногт нэг чангалтай бүр ёо. Бүр хүлээгээд өгдөө шүү дээ. Гэхдээ уул нас нөгөө 2 дугаар бичгийн давуу тал юу ч гэсэн тэгэл яалтчгүй. Жоо завгүй л байж таарсан л та. Яа, амар фаны. Сайн нөгөө UBK юм уу ярьсан ч санаанд ороод. Би ингэж ажиллаас амар яарад өгөн төгжрлгүй өдөр байсан хгүй. Тэгээ ингээ map дээр харсан чинь нэг 10 минут гэж заагаад. Тэгээ би яг 10 минутын өмнө гараад UBK-бд дууссан. Тэгээ замынхаа урталтаа гэд би бүр яг ингээ автобусны буудлын дээр заацсан байсан хгүй локейшн. Тэгсэн чинь нөгөө UBK маань хүн ингээ map дээрээс нь хараад app дээр хараадсан чинь ингээ ирснээ буцаа замынхаа хойдол руу гарчдаг байхгүй. Тэгээ би гайхаа залгаад та яач юу би нөгөө урталт нь автобусны буудлын дээр зогсоод байгаа юм гэсэн чинь map дээр чинь замынхаа хойно гэж заагаад байна шүү дээ. Гэдэг байхгүй. Тэгэхээр би та ч map харж мэддэг юм уу та? Урдал заагаал тэгээ би яг урдал зогсож ийн доо гэдгсэн чинь хойно зааж гинэ. Би энэ хойноо зогсож ийгээс алдгүй. Тэгээ би бүр амар уур хүрээд тасалснаа. Таслахаасаа өмнө мал вэ гэдэг байхгүй. Би бодохдоо ингээд уцаа тасалчаад мал вэ гэж энийг гэж бодоод. Тэгээ дахиад цуцалчаад дахиад дуудсан чинь нөгөө ах дахиад авдаг байхгүй. Oh my god. Дахиад цуцлаа дахиад дуудсан чинь дахиад. Oh my god ёо. Тэгээ бүр яарад байгаа гэлгүй 10 минут тэгэл за одоо өнгөрсөн гэж бол нөгөө ахыг авчаал нам суулгаал гэсэн чинь амар хөөх амар цэвэрхэн машинд амар юм тавхтай хүн гэх юм уу тийм хүн биш. Тэгснэ амар хөөх явж ирсэн голынхоо юу төлөөр харснаа. Чи яагаад ахыгаа мал вэ гэж байгаа юм. Тэгээ би тэгж хэлэх хүртэл нөгөө тасалчаад мал вэ гэсэн гэж бодоод яваад байгаа шүү дээ. Тэгээ би бүр палцны уучлаарай. Яа. Иви. Хөөх юм ээ тэр. Тэгээ бодсон чи амар хөөхөө. Тэгэж асууна гэж бодоод нөгөө миний дуудлагыг цуцлаад ахчил аваад аваад исэн юм шүү. Амар хөөхөө. Йоо. Эртээ нөгөө нэг UG Arena-гийн юунаас тоглолт үзчихээ би дөрөв гараад такси дуудсан чинь нөгөө ах нь цуцалчих гэсэн чи өсөө мэдрэл юм уу? Таслаа чи юу нэ гэсэн чи мэдрэл юм уу?
Гэтэ тийм яг таксины хүмүүстэй амар уур хүрээд идэхтэй Харин заримдаа. одоо би нэг өдөрт нөгөө нэг хувцснуудаа амар хүргэлтээр явуулдаг байхгүй. Тэгээ дандаа UB cab дууд. Тэнгүүт ингээ өдөрт 10 жолоочийн 8-тай нэрүүлдэг байхгүй. Тэнгүүт ингээ сүүлдээ бүр ингээ хараалын өгмөг бүр ингээ урсдаг болчт юм бэл. Хэдрэг юм уу лээ. Малгүй л. Юу байгаа штэ. Тийж бодсон. Бид нар ингээд амьдралынхаа за би одоо жишээ нь өдөрт нэг 4 5 удаа такси дуудаж байгаа штэ. Тэнгуут тэр ингээ миний бүр ингээд амьдралын бүр ингээд байнга хийдэг нэг юм болцсон маа штэ. Тэгвэл байнга хийдэг юм байнга ингээд нэг юм түүг дараа болоод хархан угаасаа уур нь өрнө. Тэнгуут нөгөө жолооч нарын хувьд бол яг би анхудаа тэр хүний машин сууж байгаа нэг л хүлчлүүлэгч нэг штэ. Тэгж ятгаар бас ингээд айл айлнд нь буруу өгөхөд хэцүү. Гэхдээ ерөнхийдөө нэг юм. Тэгээ би сүүлээ UB cab дутгаа билсэн ер нь. Ярьж мараал хаана байна мэн гэх түүхтээс нэг зүгээр замаас барьсан. Тэгтээ бас амар смут амар гоё жолооч нар байдаг шүү дээ. Ганц ч дуудлага, ганц ч мессеж өчгүйгээр зүгээр миний хүргэлтийг ирж аваад нөгөө хүнд нь өгцөн төлбөр нь гарцсан би төлцсөн гоёын дарлаа дуусаа ёо. Тийм хүмүүсээс гоё те амар. Тэгээ уул нь бол UB cab map юунда тиймэрхүү сургалтууд ордог л ах. Харин тийм. Ер нь нэг юм дуудлага мессеж өчгүйгээр яаж мөнгө аваад салах. Тэгээ би ч нөгөө нэг юм хүнтэй ингэж уцаар ингэж төр тар хийж мэх дургу ингээд одоо бараг л нөгөө нэг яачлаа андуураа тавчлаа дуулгаа цуцалж байгаа юм бол хаан заа гэж мэгэл ингэдэг байсан бохоод байгаа шүү дээ. Тэгээ ингээд сүүлийн үед дандаа мал юм уу мэдрэл юм уу тэгсэн чи төвшөө зөө болж ийнэ. Би ясаг тийж атсан эсвэл мэдрэх юм уу гэхэд таслахаар нь бас болж штэ. Тэгвэл ингээд баян юмд амар хүлцэнгүй андах амар хэцүү яа. Өөрийгөө зовоо. Миний нөгөө Виллианар гэхэлсэн гэдэг байгаа шүү дээ. Малвэ л болсон. Яа. Тэр нөгөө нэг юуны наран заяагийн сүүлд орсон нэг подкастыг сонсч байсан байхгүй. Тэгсэн чинь дохионы ил сурч байгаа гэд. Тэгээд дохионы ил ерөнийхөө ингээд мэдчихэд зүгээр. Гэхдээ ингээ хүн амьтантай хэрэлтээд тэгээ би хараал ингээд хэлэхээр тэр хүн мэдчихээд байгаа болохоор дохионы илээр хараал хэлвэл зүгээр юм билээ. Тэгээ би ямар үг сурснаа ингээд яа гэд сурмаар байснаа ингээд та нарт танилцуулъя гэд. Тэгсэн чинь чи битгий хуц гэсэн үг. Тэр бас айгүй зүгээр л юм л. Тэнийг юм уу гэж хэлсэн үг. Битцэн тэрийг найзаараа заалгах байгаа ч гэнэ. Тэр бас айгүй зүгээрсэн. Тэгээ угаасаа ингээд юм хэрэлтмээр ингээд бүр үг хэлмээр тэгтээ гартгүй штэ бүр ингээд. За яах вэ гэж таа. Карма марманда тэр бэрийгээ хийчихэл зүгээр юм шүү. Гараа истэлээ. Карманыхаа цанаас гарна. Ёо хиний бичлэглээ бас нэг хиний бичлэг ингээд хойно чамтай хэрэлдэх гээд байвал ингээд карман дотроо эсвэл нурууныхаа арт нэгээ салаад. Яа тэгтээ үнэхээр хэрэлдэж чаддгүй бид ичиг хүмүүс бол тиймгүй аргатай байвал стрессээ тайлах юм шиг. Эсвэл зүгээр л хэрэлдэж сурах хэрэгтэй. Хэрэлдэх бишээ. Хүнд үг хэлж сурах гэх. Тийм тэр нэрээ сурдаг юм шиг үлээ. Би одоо жишээ муу юм угаасаа айгүй хурдан сургадаг хаа. Тэг ингээд эхэндээ ингээд зүгээр өндөр тооноор ямар ч юм хараалын үг мөг байхгүй өндөр тооноор өөрийнхөө аргументыг одоо юу гэх юм жоохон хамгаалах гэж өндөр тооноор ярингуут л миний ингээд гар мар жоохон чичрээл ч юм уу нэг иймэрхүү нэг жоохон weak тал байгаад байдаг байсан байхгүй. Одоо хасаж бор. Үцэлцээ идэж. Би нэг зайлаа гэдэг үг хинээс ч сурчлаа да. Юм сурцсан байгаа даа байхгүй. Тэгэл юм л бол зайлаа гэдэг. Малвэ зайлаа. Тэгэл ингээл телевизээр таалагдахгүй байл. Зайлаа гэж. Их өдөрж байгаа байна даа байлаа. Тэгэл баг азаад л ослохгүй хэлэхгүй байх шиг байна. Тэгээ бусдаар бол таалагдахгүй. Би малвэ гэдэг төвшөөд хэлээд. Яа. Тэр чинь би тэр нөө таксины сторигоо төвшөөд ярьж байгаа шүү дээ. Би тэр ахыг ингээд гэсэн чинь ах намайг яагаад тэгж байгаа гэсэн чинь өө өөрх ингээд лаарсан. Тэгээд хэд хоныхын дараа яалаа. За нэг юм болол би малвэ тэгсэн чи төвшөө. Oh my god. Чэрэг хитрээд байна уу? Энэ тэгээд нөө амны уншлага одоо өгнүүд болчтой идэр мэдэр гээд тэр үг шиг л болцсон юм шиг тий. Би багсгаж байгаа. Тэр төвшөөд хэлэх нь бас арай. Тэгээд юу яагаад сүүлийн үед миний карьерийн хувьд нэг юм ямар амар шилжилт байна за. Нэг юм айгүй тийм сонголттой болоод юм
ийм дараагийн төвшөндөө очих юм уу байх байранд биш. Одоо байгаадаа байх юм уу? Эсвэл тий сандаа юм хийх юм уу гэдэг ийм сонголтууд гарч ирээд за. Тийм. Тэгээ тэр нэг бодлын айгу зүгээр. Нэг бодлын бас айгу хэцүү байна. Сонгоход айгу хэцүү гэх юм уу? Одоо ингээд нэг юм 3 сонголт надад байгаа хгүй яг одоо. Тэгээд одоо байгаагаа сонгох шалтгаан байгаа. Гэхдээ давуу тал айгу цөөхөн. Тэгээ нөгөө хоёрын сонгохоор нэг нь айгу эрсдэлтэй. Бүр нөгөө талын сонгох юм бол айгу safety. Гэхдээ бас нэг жоохон сул талтай ч гэдэг юм. 3 сонголт гарч ирээд тэгээс бас юу юм 3 сонголт нь одоо бүр яг ингээд одоо ингээд шууд соёлыг гэхэд байж болохгүй ч одоо бэлэн байгаа. Гэхдээ нэг нь яг уу түр хадгалчих болно. Тэр сонголтыг. Тэгээд жилийн дараа 2 жилийн дараа байж болно. Нөгөө хоёр нь бол яг шууд сонголт байгаа байхгүй. Ер нь бол яг шийдэж байгаа. Гэхдээ айгүй хэцүү юм байлээ. Яг юм сонголт шууд гараад ирэхээр тэгээ энэ чинь карьер төлөвлөлт шүү дээ. Би ер нь ингээд нэг юм мэрэгжил ажилд орох морох тийм ерөөсөн гэж амар бодож шийддэггүй. Тэгээ яад ч юм одоо яг миний насан дээр яг ийм сонголт гараад ирэх юм бол айгүй боддог болцсон мэл. Одоо бас нэг юм амар ингээд дөнгөж сургуулаад өсөж байгаа шинэ оюутан биш учраас айгүй safety сонголт авах хэрэгтэй. Эсвэл бол нэг юм ирээдүйдээ сонголт авах хэрэгтэй. Тэр нь аль вэ? Тэр гэж мэдж бодож сонголт хийж байгаа гэх юм уу. Тэгээд бас нэг юм нөгөө талаараа бас юм өөрийгөө жоохон өөр орчинд өөр юмд ингээд сорж үзэхээр үү. Тийм зүйл зүгээр юм шиг. Эсвэл бол одоо болж байгаа юм чинь байгаадаа үлдчихвэл зүгээр юм шиг. Эсвэл бүр ингээд өөр болох юм шиг. Бас сонирхолтой. Тийм ээ. Мөч жоохон бодолт автангүй байгаа юм тий. Тэгээл ерөнхийдөө юм ер нь яг нэг талдаа бараг гарчаад байгаа юм л бас яг уу гэдэл тэгэж байгаа. Маш сонирхолтой мэдээлэл байна. Өнгөрсөн 2 дугаар дээр нэрээ юу уншиж амжаагүй. Donation уншиж, community sponsor уншиж амжаагүй. Таад маань линк холбоос дээр Stream Hub-ийн линк байж байгаа. Энд бас данс гаргачихъя. Community sponsor явуулах мартваа. Тэг бид хоёр нөгөө юмаа хийнэ. Бид хоёр уул нэг хуцаа тохироо тэгээ даанч тэр хуцаанд амжаагүй. Юу яа хүмүүсийн гоё комент уншия. Тий. Юуны дугаарыг. Би бас нэрийг нэг сайхан санчлаа. Нөгөө content con гэдэг тэр жоо баг 4 сар. Тэгээ орно гэд нэг ярьжсэн тий. Тэрэндээ орсон. Тэгээд аюу сонирхолтой байсан. Ойр ер нь нөгөө team event олон хүмүүстэй networking хийгээгүй хичээлэх үү. Тэгээд нэг юу байсан нь нөгөө миний орсон панел дээр болохоор кино задлагын Баатара, Молбедигийн Гана, гэж юугийн Жалам, Палам тий. Бид 4 орсон аахгүй. Тэгээд Молбедигийн Гана, Задлан 2 юу гэж ярьсан гэсэн чинь YouTube суугаа ер нь яг нэг юм амар олон төрлийн контент оруулдаг нэг сууг байхаар руу амар YouTube-ийн алгоритмд амар халтай гэж юм ярьж илээ. Тэгээ би рандом шийдсээ бодоод. Тэр рандом шийдсээ чинь бүр анхнаасаа баг зорилго нэг олон төрлийн рандом юмуд оруулна гэж бодож нисэн байгаа шүү дээ. Тэгээд нэрээ гайхаад. Тэгээ яадаг байсан гэсэн чинь задлан болохоор бүр ингээд амар олон юмны задлан хийдэг болоод кино задлан, тоглоом задлан гэж хийгээд бүгдийг нэг сууг дээр оруулдаг. Тэнгүүд чинь кино задлан нэг за арай их үзлээ. Текст задлан арай бага үзлээ гингүүд ингээд бичлэгнүүдийн хандлт нь амар их баг гэд ингээд ийм гэп үүсээд байдаг байсан юм байна л та. Тэнгүүд тэр гэп нь YouTube нөгөө нэг орсон контентууд нь яг жигд нэг ийм вьюстэй, жигд үзүүлэлттэй байж ингээд санал болгох алгоритм нь сайн ажилладаг гинэ. Тэнгүүд ингээд амар олон өөр төрлийн контентууд views нь ингээд янз бүр байгаад тахаар YouTube ингээд хинд юуг чинь санал болгохоо мэдгүй ингээд одоо хүнээр бол ингээд төөрөгдчихдөг гэдэг юмнууд ярьчлаа. Тэгээд би энэ талаар ярилцъя гэж бодсон юм аа. Тийм ингээд нэг юм кино ордог сувг бол кино сонирхож үздэг хүмүүс рүү санал болгох хэрэгтэй болно. Тэгээд бас юу байхгүй одоо би нөө төвшөөтэй танилцахаас өмнө л нөө YouTube маань байсан блогоо хийдэг байсан байгаа даа штэ. Тэгээд YouTube-ийнхаа нэрийг өсөө төвшөө юм ингээд сольжмор надад амар санагдтiin. Аль ч ингээд бид хоёрын амьдралын влог болоод хувирчиж байгаа болохоор тэнгүүд ингээд төвшөө бас ингээд нэг юм амар юм тек гейм зэм төрлийн бичлэгнүүд амар хиймэр санагдаад байдаг байхгүй юу. Тэнгүүд тэр нь ингээд энэ сувг дээр орно гэхээр амар санагдаад байдаг байхгүй. Тэгээд ингээд нэрээ солих юм болоо төвшөө тусдаа YouTube дээр болох юм болоо гэж гацаа яваад байдаг гэсэн. Тэгээ баг төвшөө яг ярьснараа YouTube дээр бослон зүгээр юм байна гэж бодсон. Амар юм лайфстайл влог үзэл явж яснаа гинт амар юм тек юм орж ирж мэрэхээр сонирн байгааз.
Тийм ээ тий. Тэгэл төвшөөгийн тег бичлэг орчтой. Гинт миний одоо мейкапны бичлэг орч марахаар ингээд нэг юм амар хойлтой юм шиг санагдаад. Тийм юм олж мэдсэн. Панелээ дуусгачаад нөгөөд тэгээ жоол нэг хоол мол идээд бас хөрхөн ингээд нэтворкинг хийгээд тэгээд ганаач нас амар инээдтэй амар хөөрхөн хүн байлаа шүү дээ. Ярьж байгаа нэг юм амар awkward шүү дээ. Тэгсэр нэг ингээд яриа л ангуут ингээд улам ингээд яриа юу гэмдэ. Задраад гэх юм уу. Нэг тийм улам ингээд дундаа ороод тийм нэг тийм deep амар гой юмнууд ярьсан. Тэгээд нэрээ ойр дээрээс огт танихгүй хүмүүстэй юм яриа өрнүүлээгүй юм байна шүү дээ гэж бодогдсон. Амар хөр хүмүүс байлаа. Тэр хаана орсон юм? Харамжийн. Нөө туушингийн 3 4 билүү? Давхарт. Хэр их хүн ирв? Бүр амар дүүрэн байсан шүү дээ. Тийм үү? Тийм заалан дүүрээд хүмүүс нь багтахгүй болоод хайгуур зогсож мохсоод. Тэгээд хамгийн хөөрхөн панел нь хилцүүлэг нь юу байсан нөө нэг зураачтай юм панел байсан. Төвшөөх цогтой ах мөмөө Эрдэнэтар хоёр үү? Эрдэнэтар за. Тийм. Тэгээд тэр төр бүр ингэж насны хувьд ингээд дөрвөн өөр насны төлөвлөл заяа. Тэгээд амар хөөрхөн цогтой ахаас Эрдэнэ ярах шав орж исэн. Эрдэнэ ярахад төвшөө шав орж исэн. Төвшөөд мөмөө шав орж исэн гэх. Тийм үү? Яа гоё. Тэгэд хамгийн сан тэрийг тэр дөрөв яг тэр өдрөө мэдсэн гэсэн. Чи энэс шав авч исэн юм уу? Чи энд багшилж исэн юм уу гэх. Тэгээд тэрний амар хөөрхөн байсан. Тэгээд цогтой ярах ч юм уу үнэн кул бүр ямар мундаг юм бэ л гэж бодсон. Нөгөө 30-тай хүмүүсийн комментиг уншия гэж бодоод. За 30-тай хүмүүс шиг. Тий. За ингэсэн байна. Дайжгүй 30-тай юм шиг харагддаггүй ч 30-тай ажил гэрийн л хооронд явдаг. Нэмэх 30 тунгууд зориулаад нэг арга хэмжээ хийвэл очих юм сон. Хаанаас ойролцоо насны дайжгүй залуу болд юм бэ та нар гэж нэрээ ингэ нэг юм 30 нэмэх нас гэхээр ер нь нэг юм амьдрал тогтцсон юм шиг. Эсвэл бол алиди үрх хөвгттэй эсвэл нөхөр их нэртэй болцсон насан дээр сингл байна гэхээр жоох нэг юм хадны ирмэг дээр байгаа юм шиг ч юм уу мэдрэмж хүмүүс төрдөг юм байна гэж би бодсон комментуудыг уншаад. Тэгвэл энэ хүмүүс маань баг хоорондоо нэг юм хөрхөн community үүсгэл зүгээр ч юм шиг. Гэтэ заавал ямар олон байгаа албагүй. Гэтэ нэг ивент хий гэдэг сэтэл надад төрсөн шүү дээ. Бичлэгийн комментноос. Тийм үү? Одоо заавал нэг юм дейтлүүлэх гээд байх алба байхгүй. Зүгээр яг дейтинг ивент биш. Зүгээр л хөрхөн хідүүлээ. Сонсдог хідүүлээ. Уулзсан байхаа тэн донд бас жанжан байх ч юм билүү. Тийм үү? Надаас тэгж бодогцсон. Ингээд амар олуулаа биш. Ингээд нэг юм юутай сизнуудтай. Тэнгууд ингээд эхний ээлжинд нэг 15 л хүн байдаг. Тэнгууд би яг юу гэж концептыг юу гэж бодсон гэхээр ингээд хоёуланд нь ер нь ярих хэрэгтэй байсан. Тэнгууд одоо манайхыг үзэж байгаа ээж нарт байгаа, синглчүүдэд байгаа, ер нь л үзэж байгаа хүмүүс тас нэг юм ярих хэрэгтэй байна. Тэнгууд ингээд нэг юм сэдвээр одоо жишээ нь ихнийх нь одоо юу гэдэг чинь за нэмэх 30 тангуудын ажлын юуны талаар гингуудаа нэг юм юу үсгээд шалгуурууд үсгээд гэх юм уу энэ удаагийн юун дээр ийм хүмүүс оролцож болно ийм сэдв таалагддаг бол ирээрээ гэд нэг юм за дээдл нэг 15 хүн цуглаж хагаад нэг юм юунууд гэдэг штэ Холливуудын кинонууд дээр гардаг нэг юм канцер мансертай тэмцэж байгаа хүмүүс ингээд тойрцоолж мууж байгаа яадаг штэ бараг тэрэн шиг нэг юм хөрхөн яриа болгож хийвэл амар гоё юм байна. Тэгээд тэндээс эрэгтэй ч эмэгтэй ч хоорондоо танилцсан шаал өөр одоо юунаас сегментээс ирсэн хүмүүс хоорондоо уулзаж нэг юм бодол солилцох нэг юм хөрхөн. Тэгээд тэр нэг юм хөрхөн жижигхэн такстай тэрнгээрээ тухайн үедээ хоол айдэл тухайн газрын түрээсийг өгөөл хоорондоо нэг юм have fun байждаг. Байл хөрхөн ч юм уу. Тийм ээ тий гэж бодогцсон. Тэгтээ бүр яг юм нөгөө нэг тийм клуб шиг тойр цугадан юм ярина гэвэл бас жоохон юу юм уу? Зөв миний бодол шүү. Хойлоо ярьж байгаа л гой сайжруулах алхал та тий. Харин тийм хойлоо нэг юм нөгөө board game зэм ямар нэгэн төрлийн тийм тоглоом туртай юм ч юм бас. Тийм тий. Хүмүүс хаглах нэг тиймэрхүү хөөрхөн activity байвал бас зүгээр хаа. Шууд амар тарихгүй хүмүүст туссан тий. Би одоо огчтай. Single. Босоод л. Нэр юу яагаад? Би нэг сүүл нөгөө танаа гэртээ бичлэг хийгээд хаа нэг юм орчин жоо хуваартай болоод ам санагдаад. Байнга л нэг хитэн мод цод нэг хитэн номнууд тий өрч тавиал. Тэгээ нэг жоохон өөр гоё орчинтай кофе шопод хайж үзт юм уу гэж бодож байгаад нөгөө нэг юуны Sky Winter Garden гэдэг та. Нөгөө Sky Residency тий тэр чин бас нийтэд нэлээд удаж байгаа шүү дээ. Тэгээ хоёр давхарт нэг хөрх юм чимээтэй номын сан гэдэг. За. Тэгээ зүгээр л хүүхдүүд ингээд тоглож моголж байхдаа ном уншиж болдог. Гэт тэгээ дээрээс очие гэж бодоо л яваадсан. Тэгээ очсон жаа амар хөрхөн.
Айгуу тухтай байл. Тэгээ нэг юм ганцаараа сууж болдог, олуулаа сууж болдог ширээ мөрөнөдтэй. Ширээний гэрэл мэрэл амар хөрхөн кози. Тэр нэрэд ээж орчин мэл. Очиж зүгээр ажиллаа хиймээ гэвэл. Би нэрээ юу ятсан юм яа ч нэг юм надад дэлгүүр хэсэх цаг хугацаа аягүй их гараад сая өнгөрсөн нэг амар ажилгүй байх үеэр тэгээ хүмүүс тас ингээд надад ингэж санагдаад байхгүй дэлгүүр хэсгээр яг ингээд яг үнэндээ юм гой дэлгүүр амар цөөхөн бүр маш цөөхөн тэгээд ингээд нэг газар ороод ерөнхийдөө таалагдж байгаа юмнууд аавна гэж байхгүй заавал ингээд лишээ тишээ явж таалагдах эсвэл бол нэг инстаграмаар үзэж аваад очиж үзэх ч юм уу тиймэрхүү юм яа. Тэгээд ийм дэлгүүр нэрээ хүмүүст ямар байд юм бол гээ би нэг орсон 3 дэлгүүрээ санал болгоё гэж бод. Тэгээд юу яасан бэлээ? Одоо санал болгоё гэж үү? Оо nice. Эхнийх нь болохоор юу эхлэлгүүрийн 2 давхарт Cover Nut гэж шинэ брендийн дэлгүүр нэгдсэн мөлий. Тэр амар хөөрхөн заяа. Ерөнхийдөө материал нь дээжгүй. Тэгээд нэг юм ерөнхийдөө нэг хойлонгийнх нь стайлын юмнууд байдаг. Нэг юм хөөрхөн юмнууд байдаг. Хувцснууд нь. Тэгээд нэг юм хойлонгийнх нь стайлын хөөрхөн. Тэгээд яат ч юм ингээд энэ тэнд нэг олоод байдгүй загваруудтай. Айгу хөөрхөн загваруудтай. Тийм шинэ брэнд юм шүү. Нэг Солонгос гэдэл ChatGPT тэгцээсэн. Тэгээ тийшээ орчиж үзээрээ. Тэгээ тэрний юмнууд айгу таалагдсан. Би нэг хар кардиган авсан. Үнэн дундаж гэх юм уу да кардиганыг 200 мянга гэхээр дундаж орох. Нэг тийм дэлгүүр байлээ. Орж үзүүл зүгээр ах. Тэгээд нөгөө дэлгүүр нь болохоор дэлгүүрийн 2 давхарт. Нөгөөх нь би санаанд байж агаад нэрийг мартчихлаа. Ямар ч Баян Монгол хорооллын эсрэг талд Түмэн болов биш. Тэнд нэг Paradise Mall гэдэг газар байгаа хгүй юу. Тэгээ Азаг тэр хавьд хөрөж өгөөд хүлээнгээ дэлгүүр орчих гэж бодоод тэгсэн чинь би лангуугыг мэдгүй л юм л да. Тэр дотор нэг юм айгүй хөөрхөн дэлгүүрүүд байд юм лээ. Тэгээд тэр дундаас нэг юм амар хөөрхөн юбгнүү зардаг дэлгүүр л. Дан нуу. Тийм. Юбг гадуур хувцас байх шүү гэсэн. Гэхдээ ер нь юбгний сонголт бүр амар их. Тэгээ тийшээ очиж нэм хөөрхөн загвартай юбг авмаар байгаа л Paradise Mall-ийн 2 давхрын нэг юм шатны хажуугийн болон дэсэн нэг дэлгүүр айгүй гоё дэлгүүр байлээ. Тийм. Тэгээд дэлгүүр сэрсэгчлээ. Тэгээд нөгөө дэлгүүр нь бодж байгаа тэлээ гэж бодж байгаа тэлээ. Тэгээд нэрэл нэг юм дэлгүүр хэсэх уул нь гоё ирнэ заримдаа бүр маш ядаргаатай. Жог ядармаар идэв шүү заримдаа тий. Шүү тэгтээ гоё шүү дэлгүүр хэсэх гоёсан гэж. Тэгтээ ингээд одоо нөгөө ингэж санагддаг болоод ямар удаж байна. Нэг юм одоо ингээд Шанхай махаа ч юм ингээд явхаар нэг юм хуцсны дэлгүүр байлаа гэхэд тэр яг нэг юм хажуудаа нэг хөөрхөн кофе шоп ч юм уу эсвэл интерьер нь амар гоё байдаг ч юм уу нэг юм нэг арай нэг юм нэмүү юм шингээсэн тиймэрхүү юмнууд жоохон амжилт болоод байгаа юм шиг. Тэнгүүд ингээд Улаанбаатарт болохоор ихэнх газар зүгээр яг нэг юм лангуу байгаад байгаа байхгүй. Хуцнууд зүгээр өөрөө тавьсан байдаг ч юм. Яг нэг тийм тэр дэлгүүрийн онцлог тэр дэлгүүрийн давуу талыг илтгэсэн нэг тийм гоё орчин тий интерьерч үт юм уу. Тийм газрууд амар дутагдаж байгаа юм шиг санагддаг. Тэр нөгөө юу амар хөрхөн мэс нөгөө Beauty Secrets-ийн нөгөө ихтлгүүрийн замын эсрэг талд байсан кафе тий. Харин тийм байсан уу тий. Тэгээ тэрийг орж үзсэн үү тий? Харин үзээгүй орж үзье гэж бодвол хамт орж үзв. Тийм тий. Кофе амар хөрхөн ол янзаар амтан дэжгүй кекнүүднээс амар хөрхөн байна л. Тэрийг харсан юм байна. Гой концепт байсан. Зяур комент дээр сайн байна уу 94 оны өмнө нь гэрлэж байгаагүй хүүхэдгүй үерхэж байгаагүй хүн байна. Үеийнхэн бүсгүүчүүдтэй найзалмаар байна. 30-тай синглчүүд хаагуур байна гэдэг. Энэ бүр нөгөө зарын юу болсон. Oh my god. Яа. 94-өөс 98 оныхны яг алдаг үеэр нь ковид гарсан байхаа гинэ. Бас магадгүй. Үстэй тэр ковидын 2 жилийг бас хасмаар байна гэж үү. Амьдралаасаа юу? Ер нь тоолмооргүй байна гэж үү? Насанд тооцмооргүй байна. 30 төхөж яваа хостой хүмүүс ер нь ажлын эргэн тойрноосоо хостой эсвэл аль эрт хүнтэй үерхэд удаан хугацааны харилцаатай хүмүүс байдаг да. Нийгмийн хүрээлэл жижигхэн ажил гэр хоёрын л хооронд явдаг бол тэгэл худтаа гинэ. Ямар хэцүү мэдээ тий. Ер нь гэхдээ хүн ингээд нөгөө орчноосоо л хин нэгнтэй тотонцох үерхэх юмнууд олон мэдэх тий. Хүлээлгийн өрөөнийхөө 2019 онд болсон байхаа очиж үзмээр байсан боловч тэр үед даанч гадаадд байсан. Одоо Монголдо байгаа болохоор ивент хийвэл очин шүү. Ижил сонирхол ижил сонсдог подкасттай нэрэл влог бишээ vibe нэг юм байна. Ваа хөрх.
Яа намайг хүүе та чи юм яриа хүн байсан юм уу гэсэн мэс тиймэр. Оо тийм үү. Oh my god. Подкаст чинь сонсдог болоо л яг нэг юм дотор хүний чинь танилаа гэдээ утгатай юмс. Та хоёр минь баг нэг нас заагаад дил сул хүмүүсийг цуглуулад speed dating event хийчмээр юм биш үү. Тэгэхгүй бол нэрэл нэг талд хүлээд суусан 30 тангууд л боллоо. Community-г хөөрхөн юм чинь хөөрхөн хүмүүс ирэндээ гинэ. Дил сул хүмүүс. Тэгэхээр ингээд миний хитэж бодож байгаагүй сэдв. Яха өөрөө нөгөө найзаад талхаар л тийм баг. Ингээд нэмэх 30 биш нэмэх 30. Гоёг 30 төгж байгаа 30 жоохон гарч байгаа 30-тай хүмүүс single байх нь өөрөө амар их үзэгдэл юм шиг байна. Тэнгуут яг зүгээр нэг юм подкастын жижигхэн хэсэг болгож ярьсан чинь их комент тэр тухай байсан. Тийм за тэгээд нэг иймэрдүү яг ивент хийгээл очно гэд бахан 30-тай хүмүүс маань битсэн байсан. Тэгээд тим юмыг бит хоёр бас ярина. Сонирхолтой надад бас амар таалагдсан. Яг хоёлаа ингээд яриад цугаад подкаст хийн. Гэхдээ яг хоёлын үздэг хүмүүс ирээд юм хөрхөн юм хийвэл нэг цаг магч байсан хамаагүй амар гоё юм шиг санагдсан. Тэрийг тэгээд нэлийн тэгж яагаад ажил болох тухай нэг подкаст эхлээд юу ч гэсэн бид нэг дейтэй хийгээд тийм. Нөө ярьсан юм надаа хийгээд хий. Тэр дейтийг нэрээ хизээ хийнэ хийчмээр л. Одоо тэр дейтэн дээр чиний ингэ төсөөлөл чиний санаа ер нь иймэрхүү байгаасаа гэсэн юм байна уу? Хоёлаа яг нэг юм хоёр өөр юм бодоо яваад байгаа юм санагдаад зүйл. Тийм. Чи сүүлд над руу нэг тэр нөгөө ямар терапи гэж явуулчихсан шүү дээ. Дуугаар эмчлэх ивент гэдэг. Би болохоор тэрийг тэгж яцсаахгүй юу. Хоёлынх нь тэр дейт ингээд нэг юм хоёлаа ер нь л ингээд амар завгүй хоёр талд ингээд нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэнгуү зүгээр тэр өдөр ингээд амар cozy байгаасаа гэж би бодоод байгаа. Нэм амар их юм заавал амжуулах хэрэгтэй биш. Зүгээр нэг юм амар тухтай жоохон амарсан байгаасаа гэж би бодоод байгаа. Одоо за би асуултаа явъя. Нарийсгий гэх. За. Одоо тэндээс хойлонгаас нэг дугаар гарна да. Дейт хийж байгаагаас. Тэнгүүчи тэр дугаарыг яг ингээд нэг юм хоёлаа зэрэгцээ суудаг шиг нэг юм юмнууд ярьсан ярианууд авмгай байлгах ч юм уу. Бүр эсвэл зүгээр ингээд янз бүрийн юм хийж үзээд зүгээр нэг бүтэн нэг өдрийн влог шиг ч юм уу гэд тиймэрхүү төсөөлөл байна уу гэж байгаа. Тийм, влог гэж бодож байгаа шүү дээ. Чи юу гэж бодсон? Би болохоор ингэж бодсон. Нэг юм хийх боломжтой орчин олоод тэндээ юм яриад сууна гэж бодсон. Дугаараа. Нэг газар уу? Зүгээр хитэн газар нь олон ч байж болно. Тэнгүүт ингээд газраас олоод юм яриад явна гингүүт надаа ингээд нэг юм шин содон кофе шопууд ч юм уу. Зүгээр нэг юм нийтэж ууж үзэнгүүтлээ тэндээ юм ярьчаал дараагийн газар очил ингээл ч юм уу тийм зөвлөж байгаа. Гэхдээ хаа гэхдээ тэр бараг л влог ч хийж болох юм биш. Тийм. Би болохоор бас яг нөө бүр яг амар бүтэн нэг юм бүхэлдээ 100% влогийн хэв маягтай биш. Гэхдээ ерөнхийдөө одоо хоёлынгийн сууж байгаагаас арай өөр юм байна л гэж бодсон. Тэгээд хийж байгаа юмнууд нь нэрээ тийм ээ тий. Хоёлоо жоох өөр юм бодсон юм тий. Миний тэр явуулсан бас жоох өөр байсан юм тий. Би чамайг над руу жоох далил хийсэн. Нөгөө дуугаар имжлэх терапи гэсэн хоёлаа дэйтэн дээр энийг хийх вөхөр нь. Энийг хийчихэд хаана юу ярих юм? Дууга байх хэвээр газар. Нэрээ тийм байна. Тэрэгтээ зүгээр л хийж болох уу гэсэн. Болно. Тийм ээ тийм. Тэр жоохон дэлэлсэн. Тэрийг нэрээ юу ярья нэр. Яах. Би нөгөө нэг юутай болъё гэдсэн шүү дээ. Мопедтай болъё гэдсэн шүү дээ. Тэгсэн чинь юу юм бэ? Ер нь мопед чинь айгу олон янз тийм байна. Тэгээ би яг нөгөө Vespa гэдэг нэг яриадсан да брэнд. Тэр чинь угаасаа л амар алтартай брэнд юм байна л та. Тэгээ Монголд бас нэг байдгүй. Хэрвээ байгааг нь авъя гэвэл ер нь жоохон үнэтэй. Би нэг 5 сая дотор мопедтай болчихно гэж бодсон. Тийм Vespa ч жоохон үнэтэй. Харин тийм бэл. Тэгээ 5 сая дотор мопед яг авч болно. Гэхдээ тэгэх юм бол шинийг авч болно. Гэхдээ тэр нь ерөөхдөө нэг юм хятад шин брэндүүдийн мопед. Гэхдээ бас боломжийн Vespa шиг загвартай. Яг Vespa авах юм болвол ерөөхдөө за бүр маш хуучин да нэг 7-8 саяас. Тэгээд бүр дээшлээ 120-30 сая. Тийм үү. Машин шиг үнэтэй. Вау. Тэгээд им Vespa сонирхогчд ундаг хүмүүсийн групп гэд байт юм лээ. Тэгээд тэр бол ингээд амар хөрхөн групп лээ. Яг ингээд Vespa ундаг хүмүүс нь юмнуудаа шеэрлээл эсвэл бол зархаж байгаа бол Vespa-гаа оруулаад яадаг. Тэгээд харин тэгтээ амар эргэлзээд л байна. Нэг төрлийн азаа яах ингээд тэгсэн чинь нэртэй өсөө төвшөө хоёроос яах юм. Тэгээ би нэрээ за тийм ч юм уу гэж утснаа. Хэрвээ мопед унмаар байвал түрээсээ мопед аваад
Тэгээд өөртөө каск аваад тэрийг унаад явж явах ч юм уу. Харин юу агац тий. Монголд уур амьсгал нь унах боломжтой 2 улирал, за 3 улирал гэж бодлоо гэхэд өвөл тэрийг хаана хадгалах уу гэд асуудал үүсэх бах. Хоёрт яг ийм нөө замын хөдөлгөөн амар болохоор ялангуяа чамд санаа зовоод лээсэн л та чамаг мопедтэй бодлоо ихэр чи. Харин Яг нэг мэйл хэлж чадахгүй одоо хүний хүсэл сонирхлыг хааж боогод гэж бодсноо. тэгээ нөө төвшөө юу ч бодлохгүй хэлдэг болохоор дим штэ. Шал дими. Тэгээ азаас ер нь хэцүү. Тэгтээ чаваас азаас сонирхож өгөөл байгаа юм л да. Зар явуулаад маягаалаа. Тий. Тэгтэл цаанаа димидэл гэдсэн тэгэл ер нь дими ч юм уу гэж утсаа. Болж байгаа. Тэгээд бас нөгөө амар муухай жолооч нар амар их болохоор. Харин тийм ээ. Одоо жишээд машин дотор явах дугуй болон нэг юм 2 дугуйд дээр чинь ингээд ил ямар ч юм хамгаалт байхгүй явах. Тэгээ нэг зам дээр зорчих хоёр ч амар эрсдэл нь бүр харьцангуй амар штэ. Тэгж яах чинь ингээд нэг жоохон дараал нэг зам тавиад өгчих юм дээр одоо мэдхгүй амар юу хэцүү. Би бас тэгээд нэг мопедтой болно гэдгийг зөвөр өөрийнхөө нэг нэг скутер унаад нэг явчаад ирэхдээ төсөөлөд байгаа юм шүү. Яг нэг өдөр болгондоо унна гэдэг нь эрсдэл өдөр болгон гарч ийн гэсэн үг гэдгийг л ойлгох юм хэлээ л дээ. Тэгэл за дими ч юм уу дөө гэж бодсон. Гэтэ яг Веспамар л байж хахад гэж би тий. Уул нь бол гоё л. Бараг нэг унахгүй маа гэхэд. Тий, хажууд байж юу. Оо тийм амар хөөрхөн бид дөрөв нөгөө уулзчаад нөгөө миний хуучин влогуудыг үзчихсэн чинь нөгөө юу явдаг. Вьетнам Ханой явдаг влогийг харсан чинь нөгөө нэг солонгос ахтай танилцаа тэгээд дэржсэн. Тэгсэн чинь ерөөсөө тухайд анзарч байгаагүй лээ тий. Тэр ахын ажлын байран дээр нь бидэд ингээл цамц момцыг үзээл бүтээгдэхүүний сонирхоо байжсэн чинь тогтчлт нь амар хөөрхөн байсан. Тиймсэн чинь нэг бууланд нь амар хөөрхөн цэнхэр байспа тий. Аанда харснаа Веспа вэ гэж. Тэгээ нэг юм авах байгаа юм амар нүдэлж хардаг болж юм болоо тий. Ингээ нэг юм машин авахар сонирхол яг тэр машин хотоор дүүрээ явж байгаа. Хүмүүс мөр юм харуулж дээр тэрэл гараад байгаа юм шиг санагдаад тий. Синэттэй. За тэгээд Веспа авах бишээ мопед авах юу ерөнхийдөө энэ удаад бол талаар боллоо. Тэгээ дахиад сонирхол гаруул авах байлгүй дээ гэж бодод. Тэгээд юу аасан бэлээ? Сайн нөгөө бахан маягийн зургууд гарч ирээд би бүр амар хүчлээтэй болчихжээ. Тийм үү? Тэг ингээд энэ тэнд өөрийнхөө контент биш өөр сувгийн контентэд орохоор би яг нөгөө камер гэрэл мэрлээ өөрөө хийж байгаа юм шиг тохируулж чадахгүй шүү дээ. Тэрнээс ч болдог юм уу ингээд яг өчигдрийн дээр маягийг харсан чинь ингээд нэг юм хүрчлэн дээрээ мейкап хийчихэнгүүт ингээд амар юм зураастай. Тэгээ нэг бүр юм амар барцаар нүүр мөртэй хагаад байгаа юм шиг харагдаж байна. Тийм үү. Чи үзүүлэх анзаарнаа. Гэтэ юу л ингээ харахад зүгээр л. Бас амар нөгөө сайн камер ч юм бас юмыг бүр маш тод харуулдаг шүү. Тэгээ намайг бас тэгтээ үрчлэлтэй гэсэн. Ер нь бол тэрийгэ эртгэн засаж авахгүй л гээд юм тухны юм үрчлээс. Аха байна гэсэн. Тэгтээ үрчлээс ярьдаг боллоо гэж юу нэ. Инээдтэй юм аа. Дараагийн дугаар дээр гоё сэдв ярина. Сэдвээ бит хоёр одоо олно. За. Тийм. За тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсанд баярлалаа. Community спонсор явуулаарэ. Дараагийн дугаар дээр бид хоёр уншина. Тэгээд нөө бид хоёр яхаа ингээд нэг юм гоё завтай байх үе мүдээ бол ингээд хөрхөн сэдв ярьж мараал гоё сэдв болчтой тийм. Тэгээ нэг иймэрд үед бүр сэдв болтгой болчих юм. Тэгээ та бас яриулмаар хаа сэдв байвал доор бичээрэй. Хүмүүс бас тэр нөгөө хувцсан амар туртай мэл шүү дээ. Тийм байсан. Тэр нөгөө love language гэсэн байсан бас. Тийм. Тиймэрхүү жоохон дэвлэл нэрийг хэлээ. Бичүүлтэй. Тэгээ тэрийг нь бит хоёр яг өөрсдөө гоё болгоод гоё сэдв болгож ирээ. Бид хоёр бас нөгөө юу яах гэдэг бид дөрөв нэг салхинд гарч амар гоё салхинд гарснаа бид хоёр нэг тийм гоё ногоо орчинд шин дугаар хийн мэн гэж амар ярьсан чинь тэр бас фейлцсэн байд юм аа. Тийм. Тэр ихтэй азаг ирэхээр нэг хий те. Харин за тэгээд сонссонд баярлаа, үзсэнд баярлаа. Дараагийнхаа дугаараар гоё сэдвтэй уулзцгаая. Баярлалаа баяртай. Bye day.